За үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргье. 25 дахь суугч телевизийн танаа тооны нэвтрүүлгийн нэг шинэ дугаар гэхэд бэлэн болсон байна. За бид нар одоо сүүлийн үеүдд бол одоо дандаа говийн аймагуудаас та бүхэндээ цовруулаар одоо нэвтрүүлгүүдэд бэлтгэн хүргэж байгаа. За энэ удаад бол бид нар Өмнө Говь аймгийн Хам богд суманд нэвтрүүлгийн баг маань хүрэлцэн ирсэн байна. За одоо эндээс бид нар бас нэг ирснийхэн чинь бас л наашаага явуулдаг юм байна шүү дээ. Одоо зайсан толгой гэдэг шиг Хам богд шуудлын хувьд бол бас энэ ч нэг гарч ирдэг. Би одоо их олон жилийн өмнө энд нэг ирж исэн юм аа. Бас л нэг өөр ажиллаар. Тэгээд энэ толгой дээр би нэг хүнтэй уулзъя гэдэг тохирсон байгаа. Оюутлогоо компанитай, тэ Эрдэс 5 толгой компанитай ингээд дандаа уялдаатай айл өрх бүрээ стандарт тэнд одоо ажиллаж идэг, хөдөлмөрлөж идэг тэнд одоо байдаг ийм хүмүүс байдаг болохоор өнөөдөр би бас нэгэн оюутлогоо ажилчин залууг цаг зав гаргаач гэдэг дотоос холбоо бариад. За окей та хүрээлээ. Боломжтой. Таныг ирэхэд чинь бид нар яг 16 цаг гэж уган тохирсон. Бид нар бас цагаасаа жоохон хоцорсон байна. Тэгээ энэ дээр уулзъя. Тэгээд хэдүүлээ нэвтрүүлгээ үргэлжлүүлээ гэдэг тохирсон байна. Тэгээд нөгөө залуу маань ирсэн байна. Хэдүүлээ хамтдаа бой. За өнөөдөр бид нар Хам богд сумд ирэх болсон гол шалтгаан маань бол энэ залуу гэж байгаа. Одоо бид нарыг бас наашаага ирээд ингэсэн чинь боломжтой хүрээд ирээ гэдэг бид нарыг ямар ч бас наашаа ирэх боломж хангасан явдал маш их баярлалаа. Хоёулаа танилцсан юм билээ. За сайн байна уу. Намайг Дорж Дэрэм гэдэг. Ирсэнийх хоширлаа. За лусан даш. Яашка гэдэг одоо авчираа. За Дэрмэ. Дэрмэ. За би ч бас одоо танаас сумд ирээгүй их одчихжээ. Нэлээд хэдэн жилийн өмнө бас нэг ажиллаар наашаага ирж ирсэн. Тэр цагийг бодох юм бол сая бас наашаага сумын түр орж ирээд энэ толгоогоо хайгаад энэ чинь хаагур нь яаж очдөг вүлээ гэд нэлээд бас тойрогдохлоо бас бодлоо. Дундуур нь бас зам сүрэн ажил яваад зам ам хаацсан ба штэ. Тэгж. Тий, тэрнээс нь болоод бас жоохон тойрлоо. Ямар айхтар гоё том болоо. Тэ? Дэрмэгийн хувьд одоо оюутлогоо ямар л шаардлага ашиж байна. За миний хувьд оюутлогод орон нутгийн харилцааны хэлтсэд нь орон нутгийн дэмжлэг түншлэлийн менежер гэдэг. Би яг энэ сумандаа суугаад нэгдгээс 5 дахьтаа ажиллаж байдаг юм хүн байна. Одоо хэд жилийнхэн өрөг үзэж байгаа юм бэ? За 2006 онд ажилд орсон шүү дээ. За. 6 онд ажилд ороод тэр жилийнхээ 11 сард Хам богд сум дээр нүүж ирж исэн. Ааха. Тэгээд 14 онд манайх энэ сумаас нүүсэлдэ. Тэгээ нөгөө ховдоос Харвард гэдэг шиг л Хам богдоос бүр Америк руу явж исэн сургууль сурах гад тий. Тэгээд тэр үед ажилласаа гарчаад буцаж ирээд оюутлогод эргэж ороод 2017 оноос хойш яг энэ орон нутгийн харилцааны хэлтсэд ажиллаж байна. Тэгэхээр ч одоо 8 жил хагас болцсон байна. Тийм байна. Одоо Америкээс явж ирээд энэ ажлыг хийгээд тий. Би одоо ингэж байгаа маань нэвтрүүлгийн багийнхан бол одоо говийн аймагуудаар ингээд цоврал нэвтрүүлгүүд хийж байна л да. Дунд говь, Өмнө говь, Баян хонгорын ингээд одоо ингээд сумдуудаар ялангуяа жоохон явах сонирхол байгаа тий. Ялангуяа одоо манай говьчийн өөрөө бас Христэс уур амьсгалтай, байгалийн бас шалгуур өндөртэй тий. Одоо их л хүн амьдрахад хэцүү гэж зарим хүмүүс ойлголт байдаг юм шиг байна. Тэ. Яаж говьд юу бүтэхгүй гэлээ. Ялангуяа жоохон хотынхон жоохон баруун талынхан болох юм бол бүр за говь бүтэхгүй гэл ингэдэг. Тэгэхээр би бас тийм үнэхээр хүнд хэцүү байд юм уу? Яадаг юм гэдэг одоо энэ талаар үзэгчтэй бас нэгтгэлийн ойлголт өгье. Нөгөө талаас одоо манай ялангуяа Өмнө Говь аймаг бол одоо уурхаа дээр бас их одоо түшгэлж явдаг юм аймаг тийм. Тэгэхээр одоо энчээ байгаа залуучуудын аж амьдрал ямар байна? За энэ ч одоо байгаа орон нутгийн хөгжил ямар байна? Сумдуудын өнгө төрх ер нь ямар байна те? Амьдарч болоод байна уу? Болохгүй байна уу? Болохгүй юмд хүү ирчээд гүрийгээд байгаа юм уу? Яагаад байгаа? Энэ тухай хүргийгээд одоо манай багийнхан ер нь жоохон говьруу чиглээд байгаа. За. Тэгэхээр өнөөдөр одоо Дэрмэгийн хувьд цаг зав гаргаад сумаа бид нар сайхан танилцуулах боломж бол байгаа шүү дээ. Гаргая, цаг гаргая. Баярлалаа. Тэгээд орой бас хоног зөвшөөрлөө нэг хүмүүс авчих. Хонж болно үстэй. За тэгье. Ганцаараа байна дөө хааштай. Тэгээд өнөөдөр ганцаараа байгаа юм уу? Сайхан л байх юм. Тий. Нөгөө нүүсэн гэж ярьсан тий. Бид нар чинь Америк руу. Тэгээд тэрнээс хойш бол манай гэрийнхэн бол хотод амьдарч байна. Би тэгээд нэгд өдөр ингээд өглөө онгоцоор ирээд. Тэгээд энэ сум дээр манай компани ажилчдаа ингээд зориулаад гэх юм уу байр түрээсэлсэн байгаа. Тэгээд байрны түрээсний мөнгийг бол надаас төлөхгүй. Компани төлсөн. Тэгээд тэр байранд одоо би байрлаж ажиллачаад ингээд 4-5 дахад ингээд буугаад хагасаа мэдсээр гэртээ амарчаад ингээд ирж байгаа. Тэгэхээр хааштай ганцаараа байгаа юм чи одоо хоноход асуудалгүй. Нөгөө Оростор гэдэг шиг юм байна шүү дээ бас баг те. Гэтэ яг Оростыг бодох юм бол богино хугацаатаа 7-7 хоногор юм байна те. Тий. Ажлын 5 хоногоо яг эндээ байгаа л амралтын 2 хоног, ажлын 5 хоног, амралтын. Тэр нь бас хот руу явж очих нь бол нөгөө Оростын ажилчдаг бодох юм бол ойрхон юм байна. Тэгнь. За одоо сайхан сумаасаа эхлэх үү. Одоо энэ сумын чинь та бол одоо хүүрнэ өгүүлэх юм байна шүү дээ.
Ааха. 2006 онд анх ирж ирсэн. Тэгээ 2003 онд яг сум дээр бол ингээл дайрж өнгөрч явахдаа худгаас ус авж байгаа юм. Тэгээд холбоогоор орж уцаар ярьж байгаа юм. Нөгөө сүлжээ залгадаг сүлжээ мүлжээ гэсэн байх байхгүй. Тэгээд 30-40 хоног хөдөөгөр явсан хүмүүс чи хот руу нэг аав ээжтэйгээ холбоо өрчил тэгэл явж исэн. Тэгээд тухайн үед ус авж исэн худаг маань сумын төвөөс нэлээ хойно зайтай байдаг байсан. Мянган урганы байр гэдэг нэртэй тийм одоо хуучин социализмын үеийн хашаа хороотой тийм худаг. Одоо тэр газар маань манай галав талбай. Одоо Риогийн парк шиг ийм талбайг сум дээр нээлээ гэл ингээл мэдээ явсан баг тэрийг та сонсож магадгүй. Тэгэд одоо галав талбай маань сумын төвөөс хоошо тийм хол зайтай байсан. Одоо тэгэхээр чи галав талбай чинь одоо баг нөгөө хуучин дархан шин дархан гэдгээр бол хуучин хам богдынхоо төвд нь орчод байна шүү дээ. Дахиад бүр тэрнээсээ талбай маань өөр. Тэгэхээр бүр тэрнээсээ том тэлчээд байна. Одоо тэр хойно харагдж байгаа тэр нэг дөрөв давхар шар байшин байгаа. Говь ресторан гэдэг одоо олон жил үйл ажиллагаа явуулж байгаа доо энэ зочдод. Одоо яг энд харагдж байгаа юу? Энэ дөрөв давхар. За тийм байна. Энэний наан одоо цагуурын станц байгаа. За. Цагуурын станц чи өөрийнхөө стандарт шаардлагаараа бол нөгөө төвлөрөл суурангасаа хэдэн зуун метр бараг километр ч үлээ зайтай байх хэрэгтэй байдаг байхгүй юу? Гэтэл одоо цагуурын станц тэр сумын төвийн хамгийн баруун хойно байсан цэг чи одоо ингээд хаана орсон байна. Харагдаж байгаа тий. Манай эхнэр ирээд энэ 10 жилд нь биологийн багшаар ажилласан, дараа нь хамгийн газарт ажилласан. Шинэ жилээр чи бид нэр одоо бие биендээ тоглолтоо үзүүлээ сууж идэг байлаа шүү дээ. Би чи эхнэрийгээ бүжиглэх ингээд хараа сонсоод би сумын төвийн ингээ. Тэгээд сумын төвийн тэр одоо урлагийн арга хэмжээ бол ерөөсөө тийм гаднаас тийм дуучин бүжигч ирнэ гэсэн байхгүй бид нар чи ингээд бие биентэйгээ ингээд арга хэмжээгээ ерөөс сум дотроо зохион байгуулдаг. За тэгээд ерөөсөө сумын төвийн айлууд бүгдээрээ бие бинийгээ таньдаг болохоор гэр орноо цоожлоо гэж байхгүй. Тийм дулаахан болохоор өвөл зөнгөө тавчгаа өмсөөл бие бинийгаараа хийсэл явж идэг. Тийм амархан хялбархан байсан. Одоо тэгэхэд чинь сумын нийт хүн ам маань бол 9500 болсон байна. Тэгэхээр би яг энэ сумын төв дотор амьдарч байгаа хүмүүс чинь нэг ойролцоогоор бараг нэг 8000 дөхөж байгаа болов гэж бодоход яг энэ орчимд байгаа хүн амын тоо бол хангалттай одоо хэд дахин нэмэгдсэн байна. 1000-аас 8 гэж 8 дахин тийм. За талбайгаар бол бид нар чинь оюутлогоо компаниуд жил болгон бас ингээд дорон морон эсгээд эсвэл нөгөө сансрын зураг мурнаас ингээд хэр их тэлж ийн гэдэг нь хардъя. Тэгээ жилдээ харж үйт. Тэгээ одоо бол бүр хангалттай бүр 10 дахин томорчод байна. 2022 онд сумыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэдгийг баталсан. 2040 он хүртэлх хөгжүүлэх төлөвлөгөө. Энэ бол яг улсын бичиг баримт. Тэгээ энийг боловсруулахад бол бас оюутлогын бас санхүүжилт одоо хөрөнгө оруулалт одоо дэмжлэг нь байсан л да. За ингээд энэ бичиг баримт батлагдлаа. Энэний ар дээр нэг томоохон арга хэмжээ усна нь одоо тухайн үед одоо ерөнхий сайд маань кабинетийнхаа 8 сайдтай хам богдод ирж одоо арга хэмжээ зохион байгуулсан. Тэн дээр газар дээр нь одоо үндсний телевизээр шууд дамжуулж ирсэн. Тэн дээр манай гүйс засвар дээдрээ маань одоо ажиллаа аваад ерөөсөө 2 сар болж исэн. Анхныхаа томилт дээр хам богдод ирсэн. Юу болсон бэхээр зэрэг хам богдыг хөгжүүлэх энэ мастер төлөвлөгөө хэрэгжүүлье. Ингээд талууд хамтарч ажиллая гэж санамж бичиг зурсан. Тэгээд 2022 оны 5 сард тэр санамж бичгийг зураад оюутлогоо, хам богд сум, Өмнөговь аймаг барилгын яам буюу одоо барилга хот байгуулалтын яам буюу одоо Монгол засгийн газар гэсэн 4 газар одоо санамж бичиг зураад тэгээ энэний ар дээр манайх чинь тэр 2022 оны 11 сард хам богдын хөгжлийн хурд сур оюутлогоо сан гэдэг тийм сангаа байгуулад тэгээд 2022 оноос хойш ч одоо бас л энэ барилга бүтээн байгуулалт болсон. Эд өрнж штэ та хэд өнөөдөр одоо ингээ явахад харлаа. Зам мам одоо ингээ талбай ингээд явж байна. Тэгээ чи нүдэнд харагдж байгаа барилга байшин бол асар олон байна. Нүдэнд харагддаг нөгөө газар доорх шогом сүлжээний дэд бүтцийн хөрөнгө оруулалт асар их хийж байна. Тэгэл ер нь бол хөгжил бол их байна дөө. Одоо 2006 онд анх ирэх чинь бол тог байхгүй. Дизель генератораар тогоо өгдөг. Тэр нь хугацаатай цаг. Хугацаатай. Өвөлдөө 6 цаг, зундаа 2 цаг гэж бодоод үз. Тэгэхээр ямар дэлгүүр нь ногоо өндөг торт мах зарах юм бэ те. Тэгээ бид нар холбооныхоо цагаан үзлээс тэднийх одоо мал мах муулж гинэ мах зарж гинэ гэхээр нэгэж очиж махаа авдаг байлаа штэ тий. Тэгэхэд чи одоо яаж ийнө вэхээр зэрэг хувийн одоо хавьчлж гисэн бас их сайхан хөгжиж байна. Одоо 9 зочлог бодол байна. 54 дэлгүүр байна. 5 арилжааны банкуд байна. Сум дээр бүхэл банкны салбарууд байна. Тэгээд 5 шатуун түгээх станц байна. Бүр нэг станц нь бол нөгөө LPG газных. Тэгэхээр LPG газны хэрэглэгч энд байна гэсэн үг байхгүй.
Гэх мэтлэгээр. За төрийн үйлчилгээ гэх юм бол одоо энд чинь ерөөсөө засаг даргын хамгийн газраасаа гадна энэ чинь сум дундын шүүх, сум дундын одоо малын эрүүл мэндийн төв. За тэгээ шүүхэн шийдвэр биелүүлэх газар. За тэгээд юу байдгийг онцгой галын алба тэгээд цагдаагийн тасаг. За тэр одоо 50 ортой имлэг татварын газар эрүүл мэнд нийгмийн даатгал бүх юм ингээд бүр тусдаа байшин савтаа ингээд салбар хилдэс нэгжтэй ингээд бүр томорч өргөжсөн байна гэж. Намайг одоо анх нүүж ирж яхад бол одоо төлөөлөгч төөх гэдэг нь шүү дээ сумын. Төөх. Тэгээ 2 цагдаатай ингээл гуруулаад байдаг байсан шүү дээ. Одоо тэгж одоо 30 40 хүнтэй цагдаагийн тасаг байна шүү дээ. Гэх мэтлэнгээр шүү дээ. Тогийг одоо жишээлбэл бас их юутай одоо оюутлогоос анх холбож өгч ирсэн. За. Шүүх эрчимчтэнд одоо холбогдсон байж байна. За 2014 онд ингээд сум тогтоо болсон. За тэгээд 2009 онд ер нь бол гэрээ зурагдаж оюутлогоо бүтээн байгуулалтыг эхэлсэн шүү дээ. Тэрнээс өмнө бол хайгуулын төсөл байгаад байсан. Тэгээ тэр үедээ нийлүүлэл яг ажилд оръё, бизнес эрхлэе, ханган нийлүүлэгч болъё гэдэг ч юм уу ийм хүмүүс асар ихээр нүүж ирэх тийм хөдөлгөөн бол одоо эхэлсэн байна. Би тэрнээс нэг жоохон өмнө тийм байна. Жоохон байна тий. Бид 2010 онд одоо хамгийн анхны одоо томоохон хөрөнгө оруулалтыг сумд хийж эхэлсэн. Тэр нь одоо цэвэр усны хангамж. Тэр бол маш чухал. Говь цөлд бид нэр үйл ажиллагаа явуулж байна. Гадаргын ус байхгүй. Одоо уурхай, малчин, сумын төвийн иргэн бүгдээрээ л газрын доорх уснаас бол хараатлаа юм л да. Тэгэхээр одоо анх ч одоо би амьдардаг байх чил мөн л одоо худгаасаа нөгөө савтаа усаал зөөдөг л тийм л одоо бид бүгдээрээ л тийм байсан тий. Тэгээд юу болсон бэ гэхээр зэрэг 10 онд удалгаа хөрөнгө оруулалтаар усны хайгуулъя гэдэг. За. Уурхад биш шүү. Энэ сумын сумын төвийн иргэдэд зориулж. Тийм. Тэгээд нөөцөг олсон. Тэгээд Монгол улсын стандарт гэж басаа үндэсний усны. Тэгэхээр тэрэнд хангалттай нийцэх хэмжээнд хүртэл тэр химийн элементүүдийг шүүдэг шүүлтүүртэй яг энэ говийн онцлогтон тохирсон ус зэвсгэх байгууламжийг бид нар барьж өгсөн. Тэгээ 2017 онд энэ бүх юмнууд нь баригдаж дуусаад 17 оноос хойш энэ жил ч гэсэн үргэлжилж байна. Бид нар одоо жил болгоо ингээд манай говийн үеийн хөгжлийг дэмжих сан гэж байсан. Би одоо 10 жилийн настай тий. Тэр сангаараа одоо сүүлийн хэдэн жил бол энэ газар доорх шугам сүлжээний ажлыг бас хийгээд байгаа. Тэгэхээр айлууд маань одоо ханаасаа халуун утуусаа аавна. Бохирноос ингээд яваад зөвшөөрөх байгууламж руу очиж. За одоо ингээд бас энэ дулаан мулаанууд нь ингээд энэ жил жингээ бас энэ гэр хороол гудамж талбай хавдраа хийгдэж байна. Тэгэхээр ерөөсөө шандаач сайхан амьдарч болно. Ийм орчин нөхцөлийг л бүрдүүлэхийн тулд одоо хөрөнгө оруулалт хийгдэж явж байна. Тэгээд хамгийн одоо хөгжил гэх үү одоо хүн амын төвлөрөлд чухал хэрэгцээтэй эхний алхмууд маань бол одоо ус байсан байх нь байна. Усгүй бол яаж амьдрал байх вэ? Тог хэрэгтэй байсан байх нь энийг шийдсэн байх нь. За тэгээд энэ та хэд өнөөдөр Улаанбаатараас ирсэн одоо тэр нүүрсийн замаас салаад оюутлогоо хурж байгаа, оюутлогоос наашаа ирж байгаа замыг бас бид нар өөрийнхөө хөрөнгө оруулалтаар хийж өгсөн байна. Замыг хийж өглөө. За ингээд эрүүл мэнд боловсролын салбарт бол бас олон төслүүд хэрэгжүүлсэн. За барилга одоо дэд бүтцийн ч бас хөрөнгө оруулалтыг хийсэн байна. За бас сумын төв доторх замын сүлжээг одоо өнгөрсөн жил 8 км, энэ жил 6 км гэдэг үндсэндээ 14 км замыг хийж байна. Сумын төв доторх зам. Тийм учраас бас энэ хурцгуур сангуур хийж байгаа ажлууд маань бол энэ тал руугаа бас нэлээд чиглэдэг. Тэгээд одоо өнгөрсөн жил бол одоо нөгөө Хот Рио парк гэдэг нөгөө үндсэн цэцэрлэг хүрээлэнгийн хэсэгчлээд гоёлголоо гэдэг шиг энд галав талбай гэдгийг одоо сайжруулж шинжилсэн ажлыг хийсэн байна. Энэ дэр одоо хүүхэд залуучууд маань чөлөө цагаа их өнгөрөн тий. За тэр маань байхгүй байхад бол бас энэ залуучууд энэ их булаг энэ хэмэр талбай дээр их ирдэг байсан учраас энэ төгсөл ингэж хийгдсэн үг. Энэ ч одоо юу гэдэг талбай юм? Энэ залуус хэмэр талбай гэж. Энэ сумын залуучууд санаачлаг гаргаад тогтчлт хийх одоо энэ төслийг санхүүжилтийг аваад өөрснөө хийсэн бүтээн байгуулалт. Яг манай сумын залуучууд өөрснөө хийсэн. Ер нь бол болцооны их гоё газар. Одоо би харин тэр тэгээд байгаа хүмүүс энэ одоо хотын бол одоо зайсан толгой байсан юм да. Одоо энэ ер нь зайсан толгой хэвээрээ байгаа тий. Спорт entertainment complex гэсэн ийм бүтээн байгуулалт хийж байгаа. Энэ жилийн нэлээд том дэд бүтцийн ажил. Энэ маань дотроо бассейнтэй. Бүхэн дэвжээтэй. Тэгээ гадаад талбайтай бол бас дахиад сагсны хөлбөмбөгийн гэсэн талбайтай бүхэн зохицлол болно. Энэ бүхэн маань бид нар чинь говийн оюу хөгжлийг дэмжих сан гэдэг оюутлогын сан байна. Одоо энэ Хамбог төгжлийн хурцгуур сан гэдэг энэ сан байна. Энэ сангууд ч бас ер нь яг нөгөө тухайн үеийн хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамгийн одоо чухал зүйл нь юу вэ гэж тодорхойлохдоо бид нар энэ оролцоо
иргэдийн одоо саналыг авах дээр бол нэлээд чухалчилж үздэг. Тэгээд хүүхэд залуучуудын бас юм хэрэгцээ шаардлагууд их байгаа учраас иймэрхүү төслүүд одоо хэрэгжчихний ирэмбэл бас орж ирсэн байх. Тэгэхээр тэр галав талбай дээр очиж тэгээд гэрлүүг очиж хоёлаа яриагаад тухтай хөргөжлөө. За тэгээд хөдөлгөө. За. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Монголын их хамаамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлийг бүтээгч нь их хаан Чингис Улиго. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За энэ одоо ямар газар хүрээд ирв? За энэ албан ёсны нэр бол одоо байгалийн ургамлын үржүүлгийн газар гэж байна. За. Тэр маань ямар ч тай вөхөр зэрэг бид нар чинь ойдлоход уул орхоо үйл ажиллагаа эхлэхээр нөхөн сэргээлт хийх ёстой. Нөхөн сэргээлтэнд бол зөвхөн унган ургамал буюу одоо говьд байдаг л ургамлаа говьдоо тарина гэдэг ийм бодлого бид нар хэрэгжүүлдэг байхгүй. За. Тийм болохоор бид нар тэр одоо нөхөн сэргээлтэнд хэрэглэх материалаа өөрснөө бүрдүүлэхийн тулд яг гэх юм бол өөр газар ийм бидний яг хэрэгцээ шаардлагад одоо нийцгүүц их хэмжээгээр тарьж ургуулж байгаа мод үржүүлэх газрууд цөөхөн байсан учраас өөрснөө байгуулсан. За. Гэхдээ яг хоо ер нь хүмүүсийн нэрлэл занчнаар бол мод үржүүлэх газар л та. Энэ дээр бол зөвхөн мод биш одоо бид нар говийн бараг 40-од зүйлийн унган ургамлуудыг үржүүлдэг ийм үржүүлэхийн газар. Тэгээ энэ маань зөвхөн нөхөн сэргээлтэнд хэрэглэхгүй сумын төв ер нь орон нутгийн иргэдэд маань ингээд хүсэлт ирүүлээд тэрийг бид нэр хүлээж аваад бүртгэл тоолгож байгаа жилдээ 2 удаа хандив арга хэмжээ зохион байгуулнаа. Одоо энэ ногоон байгууламжтай одоо хашаандаа юм тарья гэх юм бол энэ ч нэс ингээд үйл байгууллага гадаа тарья гэлэхэд одоо тэгэл эндээсээ хангалт явагдчихдаг байна шүү дээ. Таныг ихлүүлсгийг сонссон мөн үү? Тий. Сумын төвөөс гэжтэй одоо манай гэрээс 2.5 км-ийн зайтай газарт байсан. Тэр хол одоо сумаас бүр захад ихэд холол газар зааж өгч ирсэн байх юм шүү дээ. Тэгээд өөр хуучин ингээд орхигдсон хогийн цэг байсан юм чи. За. Тэгээд засаг дарга маань тухайн үед за би чамд ингээд юм хогийн цэг байсан газар өглөө. Одоо сум маань тэлнэ. Хогийн цэг өшөө цаашаа өөр газар руу очноо. Тэгэхээр энэ хуучин хогийн цэг байсан газар чи нэг сайхан нөхөн сэргээлт ногоон байгууламж яаж үүсгэж чаддгийг нэг харуулах гэх. Тэгээ энэ газрыг өгч ирсэн. Тэгээд одоо энэ хашаа хорогч нь одоо 14 хоногийн дотор барьж ирсэн даа үед. Тэгээд хамгийн анх одоо энэ мод үржүүлэх газрыг байгуулахад чи одоо энэ эргэн тойроо ингээ хашаагаа тойруулаад хамгаалтын юм салхинаас хамгаалах юм зурвас байгуулдаг. Тэгэхээр одоо энэ бүдүүн хайлаас бол одоо 10 оны суулгах зохино шүү. Суулгах зохино шүү дээ тий. Тэр үед одоо хэр хэмжээтэй юм авчир суулгаж юм бэ? Хөө нэг жоохон ийм л нэг өчрөл ярьж орж шүү дээ. Ийм л юмнаас. Ийм л юм орж ирж байгаа. Одоо ийм бодлоо орсон юм байна. Энд бол одоо таны мэрэгжлийн дагуу хамгийн нийт шаардлагатай зүйлийг л та тухайн үед одоо барьж авч хийсэн гэж ойлгож болно мөн үү? Тий, яг хоо би чинь тухайн үед яг ер нь миний мэрэгжил байгаль орчны хүн л дээ. Тэгээд яг тухайн үед ойдлогоон байгаль орчны хэлцэд ажиллаж байсан. Тэгээ яг биднэрт ийм зүйл хэрэгцээ шаардлагатай байна гэд төслөөн бичээд одоо дарга удирдлагуудаас зөвшөөрөл аваад энийг анх үүсгэж байсан. За, явцын дунд одоо энэ байгаль хамгаалал гэдэг маань бол улмал одоо бүх хүний анхаарлын төвд байна тий. Бүх улс орнууд энэ дээр бол хөрөнгө мөнгө хайж байна. Тодорхой даацтай томоохон шийдвэрүүдийг гаргаж байна. Тэгээ энэ дагуу ч гэсэн одоо Монгол улсын ерөнхийлөгч маань бол одоо тэрбум мод тарих энэ санаачлагыг бол одоо нүүбийн энэ дээр бол зарласан. Тэгэхээр энэ мод үржүүлгийн газар энэ бидний энэ 10 онд байгуулсан энэ дээр бол бид нар нэгдүгээр өргөтгөл хийсэн. 100 мянган суулгас жилдээ үйлдвэрлэх юм хүчин чадалтайг байгуулж ирсэн бол одоо бид нэр 3 жилийн өмнөөс өргөтгөл хийгээд одоо 250 мянган суулгацсан.
жилд үйлдвэрлэх. Тийм хүчин чадалтай болсон. За үүгээр зогсохгүй бас яг энтэй адилхан хүчин чадалтай мод үржүүлэх газрыг бид нэр Өмнөгов аймгийн одоо 5-6 суманд байгуулсан. Одоо Хамбогдод жишээлбэл дахиад нэг даблдаад хийгээд өгсөн байгаа. Одоо энэ сумдаас хойшоо одоо нэг 3-4 км-т байгаа да. Ямар хоёр дахь мод үржүүлгээ хийгээд одоо тэрний суулгацууд энэ жилээс одоо яг талбайд гарахад бэлэн суулгацууд гарч эхэлж байна. Тэгэхээр энэний одоо яг бүх санхүүжилт бол зөвхөн оюутлогоос явагдаж байгаа гэсэн үг тийм. Тэгээд түүгээр зогсохгүй бас энэ мод үржүүлгийн газруудаас гадна одоо орхигдсон газруудын нөхөс сэргээлт, доройтсон он одоо дахин ойжуулалт гэх юм уу ийм ажлууд хийж байна. Одоо Өмнөгов аймгийн нутаг дэвсгэрт нэг 1600 га-гийн загин он нөхөн тарилтыг хийх гэж байна. За тэр хангай төвийн бүс рүү бол бас одоо хариуцлагагүй уул уурхай явагдсан тийм орхигдсон эвдэрсэн газрууд дээр бол бас ойжуулалт нөхөс сэргээлт ажлыг хийж байна гэх. Тэр бүм мод тарих амлалт тэрний одоо 100 саяын ноёдлогоо амлалт өгж байгаа шүү дээ. Тэр бүхэн маань яг 100 сая ширхэг мод гэхээсээ илүү бид нар энэ ой салбар ер нь доктортой урт хугацаанд хөгжихэд нь зориулсан хөрөнгө оруулалт гэдэг энэ 100 сая модны амлалтанд хийж байгаа. Зөвхөн тоогоор хэмжээд байгаа даа тэрээс биш тийм ээ. Тэгэхээр Хамбогд сум Улаанбаатар хотоос чи бараг 780-90 км-ийн зайд байж байгаа говийн алслагдсан бүс чи хил бүр ойрхон байна. 100 хэдхэн км-ийн цааталт Монгол улсын одоо хэлийн бомб тойж байгаа. Ийм газар өнөөдөр ийм болтлоос хөгжиж байна. Тэгэхээр энэ нь бол одоо бас яг бодтойгоор ингээд амьдрал дээр хэрэгжээд ингээд явж байгаа шүү гэдгийг л би одоо үзэгчтэй бас харуулах зорилготой нааш ярьсан болохоор би бас таныг түрүүн айн хөлөмжээр орё гэхээр чи айгуу дуртай наашаа. Тэгээ таны өөрөө ихлүүсээ ажиллахэр чи бүр дуртай ирж байгаа байхгүй. За энд бол ийм сайхан дугаан төгөл бий болж байгаа юм. Энэ зөндөл олон юм төглүүд байгаа юм биш үү? Сум орон нутгийн хувьд бол сумын төв дотор 14 км зам тавина гэдэг бол бас маш өндөр үзүүлэлт байх гэж би бол дотор бодож. Дугуйн замын давхар шийдсэн, явган хүнийхэн зам нь гэдэг ингээд яг бүх юмны стандартын дагуу хийсэн байгаа нь ингээд голоор нь явхад л ерөөсөө бэлгэний харагчлаа л да. Ер нь яг зөвхөн оюутлогоо хөрөнгө оруулалтаар ингээд зам тавьж байгаа биш бас сум орон нутгийн төсвөр бас замууд бас явж байгаа. Ингээд хамжаад. Тэгээ сумын төв дотор тэр дөрөв би ярьсан нөгөө мастер төлөвлөгөө гэдсэн шүү дээ тий. Тэр сумын төвөнд бас замын сүлжээ гэдэг ингээд бүтэн зураг бий л тий. Тэрийг ингээд жил жилдээ хуваагаал энэ мөнгөөрөө энэ хэсгийг энэ мөнгөөрөө энэ хэсгийг ингээд. Тэгтээ нэг гой зүйл бол энд бас яг нөгөө төлөвлөгөөний дагуу явж байгаа учраас зам талбай стандарт чанар бол яг л мангалттай явж байгаа. Анханасаа юм ер нь төлөвлөлтөн зүв байгаа цагт. Тэгэл цаашдаа бүх юм голдоргоор л явна гэсэн. Энэ одоо цэцэрлэг үү? Сургууль уу? За тийм энэ одоо сургууль цэцэрлэгийн комплекс. Бид нэр наадлынхаа хаалгасаа цэцэрлэг, урдаасаа сургууль байгаа юм. Тэгээ нэг бас ханаа хэмнээд ингээ нэг байшин барьсан гэсэн үг. Тийм болж байгаа. Тэгээд манайх чи говийн оюун хөгжлийг дэмжих сан гэж байгаа гэж би түрүүнд нэг цугц дурлаад өнгөрсөн. Тэгэхээр яг нөгөө ашигт мэлтвэлийн тухай хуулиараа сум орон нутгатайгаа юм хамтаа ажиллагааны гэрээ байгуулах ёстой байдгийг. Тэгээ манайх бол 10 жилийн өмнө тэрийгэ байгуулахдаа Өмнөгов аймаг Хамбогд сум энэ сумтайгаа сувг ингэж хамтарч байгуулсан. За ингээд жил болгон 5 сая доллар тэрнтэй дүүцэх хэмжээний мөнгө байршуулдаг. Тэргээрээ юу хийх вэ гэдгийг одоо иргэдийн олонхын санал дээр тулгуурлаад ингээд хөрөнгө оруулалт хийдэг. За хамгийн тулгымсан асуудлаас эхлэж шийдэх явах нь шүү дээ. Тэгээ 10 жилийн хугацаанд манай энэ сан маань үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ тэр сангийн хөрөнгө оруулалтаар 2019 онд энийг ашиглалтанд оруулсан барилга л да. За тэгээд энэ тухайн үед бол одоо сум нэг сургуультай 2 цэцэрлэгтэй байсан. За энэ бол одоо ингээд сумын хувьд 2 дахь сургууль, 3 дахь цэцэрлэг нь болсон. Хамгийн чухал хэрэгцээтэй зүйл байсан. Хамбогд сум маань өөрийнхөө орон нутгийн төсвөр шинэ сургууль, шинэ цэцэрлэгийн барилгыг эхлүүлсэн байна. Монголд одоо уул уурхай салбарын хамгийн том асуудал бол ерөөсөө энэ өгөөжийн тэгш хүртээмжтэй байдал шүү дээ. Ингээд орон нутгийн иргэд нь яагаад уурхайг эсэргүүцээд байдгийг ихэнх газруудад гэхэр чинь уурхай нь яваад байгаа газрын хүн амт нь ерөөсөө наалдж байгаа юм байдгүй байсан. Тэгэхээр одоо бас харьцангуй өөрчлөлтийн салхи бол орж ирж байна. Тэгэхээр одоо энэ суман дээр одоо ингээд сургуулаа, цэцэрлэгээ өөрсдийнхөө мөнгөөр барьж чаддаг болтлоо явж штэ. Тэгэхээр энэ бол одоо бас л сайн тал руугаа гарч ирж байгаа өөрчлөлт гэж харж байгаа. Яг үнэтэй. Сургуулийн хувьд хөрөнгө оруулалтын ихтэй бас бид нар их онцлогтой үзсэн. За яг хөө барилгаа барьчих байгаа. Эхний хөрөнгө оруулалт нь. Дараагийн шатны хөрөнгө оруулалт нь бол одоо дотор нь хэрэгцээтэй бүх юмыг авч байгаа. Одоо нөгөө самбар ширээ сандлаас ахуулаад нөгөө химийн лаборатори юмнууд нөгөө шилэн сав компьютер бүх юм. Тэгээ номын сангийн хэрэглэгдэхгүй ингээд.
Тэгээ 3 дугаар ээлжийн санхүүжилт юм 3 шатны санхүүжилт хийсэн. Тэгээ 3 дугаар ээлжийн санхүүжилт нь бол одоо нөгөө нэг менежментийг нь бас сайжруулах гэдэг Кембрижийн системийн сургалтыг нь нэвтрүүлэх гэдэг. 3 жилийн гэрээтэй шинэ нэрийн сургуулийн одоо багш захирлаар ирж ажилласан юм да. Энд. Хүү ирсэн байна одоо. Хол цааны юм авахгүй болохгүй. Тэгээд одоо их юм авахгүй би тэр зүгээр хэрэггүй. Шаардлага гоё. За тийм. Цөөхөн өнгөөр ирж очдог болохоор тэгээд багсаах юм аваад болчихдөө. Энэ чинь бас том супермаркет шүү тий. Тий. Сумчир нэрхүү дэлгүүрүүд бас хэд байгаа шүү. Хэд байгаа юм. Үе тэрээ. За. Баярлаа. Баярлаа. Тэгээ одоо бид хоёрын хамгийн оройны үзэж байгаа газар бол энэ галб цэцэрлэг түрээлэн гэж гаднаа ийм гоё тэмээ хөшөөтэй. Энэ ч сүлт хийгдсэн баг тий. Тий энэ одоо манай хамбогц сум маань бол одоо Монгол улсад тэмээн тоогоор тэргүүлэгч 33 мянган тэмээтэй. Одоо 3 ширхэг одоо мөнгөн буйл одоо хадгалуулсан сум Монгол улсад өөр байхгүй. Өөрөөр хэлбэл ийм 30 мянган тэмээтэй өөр сум байхгүй гэсэн. Засгийн газраас 10 мянган буюу нөгөө төмөн тэмээтэй болохоор ингээд буйл хадгалуулдаг. Тэр чинь 3 удаа авчихсан. Тэгээ галбын говийн нөгөө ганган улаан гэдэг одоо яг тусгай үйлдвэр шүү дээ. Тэр маань байгаа юм. Тэгээд ердөө галб нутаг энэ хамбогц сум бол ерөөсөө тэмээн соёл бол нэвч шингээстэй. Одоо нөгөө нэг тэмээ уралдаан, тэмээ поло тэгээд бүгд л ер нь явдаг хэвээрээ зүтэй. Жил болгоны 1 сарын 10-даар тэмээний баяр гэж хийнэ. Тэгээд тэнд ч л тэмээ уралдаан, тэмээ полоод сайхан ингат буур гэж шалгаруулалт хийгээл ирсэн. Цэцэрлэг төрөлн маань өнгөрсөн жил хамбогд сумын 100 жилийн ойгоор бас ингээ шинчилж өгсөн байгаа. Хамбогдын хөгжлийн хурцгуур сангийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жилүүдэд шинчилж засвараа бол дахиж хийсэн. Ер нь анх сумын 90 жилийн ойгоор. За 2014 онд хамгийн их одоо ойдлогоонд хөрөнгө оруулалт хийж одоо яг ийм цэцэрлэг түрээлэн гэдэг байгуулсан. Тэгээ яг 10 жилийн хугацаанд онцогийн хугацаанд юм хуучирж байна, дийлэгдэж байна тий. Тэгээд бүрэн шинчилж тогтчлтыг нь шинээр хийгээд галб талбай гэдэг. Тийм байна. Галб парк нэрлсэн байж байна да. Өнгөрсөн жил одоо сумын 100 жилийн наадамчид урд одоо түүхэн толж болоогүй сайхан наадам. Энэ дээр янзын том шөний оройн цэнгүүн арга хэмжээ одоо боллоо шүү те. Энд ийм гоё гэр юут болсон юм байна те. Тэгээ одоо ингээд энэ чи яг талбайхаа төв хэсэг дээр бол ийм задгаа театр байгаа даа. Одоо энэ тайцтай те. Энд дээр ч одоо янз бүрийн урлагийн арга хэмжээ, за тэгэл бас одоо хурал зөвлөгөө хүндэтгэлийн арга хэмжээ нүү, за намрын ногоо өдрүүд гээд сум дээр хүртэл бид нар ч зохион байгуулсан шүү дээ. Манай орон нутгийн засаг захиргаат хамгийн газар маань. Тэр маань бүгийн талбай дээр ингээ хийгдэж болно гэсэн үг тий. За тэгээд л одоо юу гэдэг өөр хүүхдийн баяр маяг гэдэг юм уу тий. Ингээд нийтээрээ бужигнах ийм талбай маань энд байж. Зүү хойтлын болон дээр болохоор зэрэг бас нөгөө яг open mic center гэдэг нэг ийм маш залуучуудын арга хэмжээ одоо төлөвлөд бас их ийм нийтлэг болоод байна шүү дээ. Яг тэрэн шиг арга хэмжээ эсвэл ингээ дэлгэц гаргаад ингээ кино үзээ суусан ч болохоор амфитеатр гэдэг ийм жижигхэн ийм хэсгийг бас хийцэн байж байгаа тий. За тэр нь одоо залуучууд бас ингээд бас богнород байж болно. Хүүхдүүд настангууд нүгээрээ тоглодог, нааддаг, агаарладаг, сахилдаг. Говьд тэгээд ер нь бас халууны явж халуун л да. Тийм баг шүү. Өдөртөө халуун. Одоо Монгол улсын хамгийн халуун цэг. Тэгээд энэ сүйдрэгчнүүд маань их инженерийн гайхамшиг гэдэг байгаа. Мембран дээвэр гэж нэрлээд байсан. За тэгээд ямар ч үсэн сүйдэр тусч байгаа газар тэрний хажууд одоо нарнаас халахлаагүй хэсэг хоёрын температурын зөрөө бол ерөөсөө 10 градус гэж. Тэгэхээр одоо энэ доор ингээд хүүхдүүд өдрийн цагаар тоглоход бол одоо наршихгүй байх нь шүү дээ. Их сонирхолтой юм хэлжлээ. Одоо би бол яг өөрөө термометр бариад хэмжиж арай үзээгүй л байна л да. Гэхдээ тэр инженер хийсэн хүмүүст бол итгэж байна. Тэгээд энэ төмөр хийцлэлүүд нь ч гэсэн одоо өдрийн халуунд ингээд гар хүрэхэд бол халахгүй. Бас. Тэр нь оройн цагаар ингээд энэ талбай дээр маань хүүхэд залуучууд бол нэлээд цугларна. Одоо нөгөө оюутнууд хичээл ороод Улаанбаатар явсан байгаа баг. Тий. Энд чи одоо зундаач одоо бараг 40 хүрдэг. Өрн 40 шүү дээ тий. Тэгэхээр чи одоо энэний доор 10 хэдэн градусын зөрүү байна гэдэг чинь бараг л 20 хэдтэй бараг байх юм шүү дээ. Тий. Яг одоо ингээд энэ тоглож байгаа ингээд хүүхдүүдийг хараад ингээд сайхан ирэх дураараа чөлөөтэй нэг юм айх айдсгүй тий. Ингээд тоглож байх үе одоо яг өөрсдийнхөө баг насыг л
дурсахаар бол харагдаж штэ. Харин одоо хөдөө орон нутаг сумн дээр амьдрах юм бас нэг сайхан юм. Энэ амгалан тайван байдал гэхгүй. Тий. За мэдээж тэр нэг Улаанбаатарын тэр утаа төвжирлэг бол энд бол харьцуу шүү. Тэгээд дээр нь ер нь энэ орон нутагт амьдрах гэж ер нь их аюулгүй. Их сайхан. Одоо ингээл хүүхдүүд маань орой нэг говьч халуун болохоор өдөр тоглох гэсэн үү. Орой яг ингээл хичээлээ хараад жинхэнэ божигнаад яг л нөгөө бидний баг насанд гэрийн бараа харна гэж харахгүй болтол орохгүй шүү. Дуудуулаад байдаг. Яг тэр чинь энд л байж андаа тэгэл. За, там давхар таалахад ямар байна? Гоё юу? За. Thank you. Calling the doorbell. За, манай тавтаа барьлаа. За бид нар дэрмэгийнхаа гэрт ирсэн. Гүн ч одоо ганц би гэр хүнд ч одоо ганцхан байр юм шиг. Энэ бол одоо орон нутгийн бизнес ингээд барьсан юм 5 давхар орон сууцуд. Тэгээ энийг түрээсэлсэн. Тэгээ ингээд бид нар яг ингэ ажиллаж явах хугацаанд бол энэ түрээсийн байр нэг байрлал. Тийм байх. Гэтэ энэний түрээс бол ажилчид ямар нэгэн Оо надаас ийм түрээсийн мөнгө төгрөг бол авах юм байхгүй. А дээрээс нь бүр ингээд гэр цэвэрлэнэ. За үйлчлэгээтэй. Тий. А тэгээд ховц сугаана. А гэхдээ би өөрөө яах вэ гэхээр би галтгоогоо угаа цэвэрлэнэ. А дээрээс нь би хоолоо өөрөө хийж идэнэ. Тэр бол миний эрхийн асуудал. Яг тийм. Тэгээ чи халуун газар кондишн байхгүй бол болохгүй тий. Тий. Одоо зуны халуун бол 60 хэдхэн метр квадрат ч одоо 2 им кондишнтэй. Ийшгээ бол шууд одоо хамбог тайрхаа харагдана. Оо за. Өглөө одоо тэр ширээн дээр ингээд цайгаа угаад сууж яхад бол өстой одоо нэг тийм аялал жуулчлалаар явж байгаа дэн тэн нэг тийм тасаг буудалд байгаа юм л бид нар төрөн штэ. Миний ор юм шиг байна да. Мөрөө. За уучлаарай. Яг газар тийм ээ тий. Гэхдээ газар зэр тэгэл над зэр буудлын л олдсон шүү дээ. Чи одоо энэ шиг тансаг ор гэж юу байх вэ? Тий. Манай энэ байр бол ерөөсөө нэг хүний зориулттай. Яг хөө зарим өрөө байр маань бол одоо 3-аараа бол байна. А гэхдээ яг унтлагын өрөөний хэсэг бол тус тустай. Тэр бол яг манай ойдлогоо компани баримталж байгаа стандарт. Тий. Хүн одоо яг одоо тийм өөрийн хувийн орон зай байх хэвээр. Тэр нь бол унтлагын өрөө байх хэвээр гэдэг үднээс унтлагын өрөөнүүд бол тус тустай байгаа. Тэгэхээр энэ хотхонд одоо 1300 ажилтан байна гэсэн шүү дээ. Тэрний бол яг хагас тал нь ингээд ийм байранд орлоо гэхэд ингээд хаалгаар ороод яг унтлагын өрөөнд ороход бол тус тустай өрөөнд орно. За би бас нэг гарын бэлгтэй явж байгаа. Би одоо шууд гоё шуурхаа гарын бэлгээ орж ирснийх. Өгнө хойлоо одоо жоохон оройтсон байгаа юм шиг. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Empire Totem гэдэг одоо энэ гоё бүтээгдэхүүн байгаа. Энэ ямар бүтээгдэхүүн бэ гэх юм бол шүү дээ. Шүтлэг ер нь хэрвээ. Гоо яг л ерөөсөө олноо дагдаг гэдэг шиг ингээд ер нь бол буддийн ухаан тий одоо энэ сүнслэг оршихуу тэрийг бол одоо ингээд шүтнэ. Гэхдээ өдөр тутамдаа ингээл нэг хоол идэх болгондоо залбирдаг шиг юм бол байхгүй л байна тий. Тий яг монголчууд бид чинь бол өөрсдөө тэгээд бас их тийм бэлгэдлийн ард том тодорхой хэмжээнд баг хүм болгон шүтлэгтэй байдаг тий. Тэгээ би өнөөдөр одоо их гоё гарын бэлэг өгөх гэж байгаа. Энэ юу вэ гэх юм бол монголчууд одоо эртээр үеэс тий одоо тэнгэр шүтлэгтэй байсныхаа хөхөнгийг бэлэгдэж одоо эгэлгүй зөөлөн идээр маш бат бөх чанартай нэгэн зүйлийг хийж энэ үүнийг одоо хэрглэж иржээ. Тэр нь бол одоо эдийн дээд хадаг хэмээн бүгд эрхэмлэж одоо ингэж явдаг нэг юм гайхалтай бэлэгдлийн одоо зүйл байгаа. За энэ бол дээрээ одоо мянган бурхтын тамга гэж одоо сайн цагийн мянган бурхны тамга гэж энэ тамгын баацтай юм байна. Тэгээд энэ нь бол одоо яг одоо бурханчлам одоо шүншгэлж харуулсан юм сайхан хадаг байгаа. Хадагны материал гэдэг нь бол маш их чухал шүү дээ. Манай K50 гэдэг одоо дэлгүүрийн брендийн залуучууд маань энэ дотор одоо подолк байгаа. Эдийн дээд хадгийг одоо энэ сайхан авшигтай бодолтныхаа хамт одоо бас гардуулж байгаа. Гэхдээ зочлоосон явдалд бас туйл их баярлалаа. За, ирсэн явц маш их баярлалаа. Ингээд. За тэгээд бас манай нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч 5 нүдэн брендийн маань бас хамт олон өөрийн гарын бэлгээ бас өгж явуулсан байгаа. Би ч одоо орж ирээ шууд бэлгэлээл хэллээ шүү. Одоо дээшээ харсан сав гэдэг үргэлж одоо сайхан эдэн байлбэг дэлбэг байх юм ээ. Хөрөнгөч нь дэлбэг дэлбэг байхын бэлэгдэл. Тэгээд 5 нүдэн хээ маань өөрөө одоо өсөж үржих бэлэгдэл дөрвөн 10-аар бүтдэг. Тэгээд одоо өвөөс зөв бүтээгч 5 нүдэнгийн маань хамт олон одоо өөрсдийн гарын бэлгийг гардуулаа өгөөрэй гэд. Талархаж байна. Баярлалаа. За бэлэг дуусаагүй. За энэ бас манай зөв зүй гэдэг брэнд үүдээ. За
энэ одоо яг эвтэй дөрвөн амтнд Тумбаашийн Монгол зургийн аргаар бүтээгдсэн юм пазл байгаа тий. Энийг 50-ыг харьцах нь 36 см хэмжээтэй 500 ч хэрэгтэй. Тэгээд зөв зүйтэй байгаараа зөв зүйж эвлүүлээрэ гэдэг одоо энэ. За. Тий, гард бол өгч байгаа юм шиг. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За манай Багроч бол одоо Монголынхаа хөрс шороонд тарж ургуулсан яг одоо цэвэр органик ногоогоор хийдэг гэдгээр онцлог. Багрыг бол одоо хэрэглэдэг үстэй. Оо тий одоо наад өгөрцөө чи бол өстой янз нь штэ. Баян юм үстэй. Энэ бас юм гоё тостой болсон шүү. Цуунаг бол одоо Япон тос. Энэ одоо цэвэр яг цагаан бодооны тос байхгүй. Гэхдээ наач одоо яг жүүс шиг харагдчих. Тий, оо баг аваад уучаар юм байгаа үстэй. Цэвэр цагаан бодооны тос. Хэрглэж үзээрэй зөө. Бийд бол одоо маш сайн хэрэгтэй. Тэгээд чи Монгол заавар нь нууж байгаа. Цагаан бодооны тос. Тэгээ энэ баркодыг уншуулах юм бол бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл За. өгч байна. За одоо багрыг гаргаж байгаа. Жүүс гэж харах юм байна. Хоолнд туслах юм гайгүй. Байхгүй одоо энэ чи ерөөсөө ингээл шууд усан тийгэл чамдаг юм дээр нэг энэ борцтой найрлах нь арай багдаад байдаг болохоор би ингээд нэмээд мах хийчихсэн юм шүү дээ. Тийм байна. Эсвэл хям. Тийм юм хийгээд ингээд өөртөө ингээд жор найруулсан. Баяжуулчихдээ. Тий, баяжуулчихдээ. Тийм байна. Одоо 20 минут асуудалгүй. За. За манай дэрмэ чи ер нь одоо гарал угсаа, нутаг усаа ярих юм бол одоо аль нутгийн хүн бол тарах вэ? За, ерөнхийдөө бол би энэ Өмнө Говь аймгийн Хамбог цомонд бол одоо баг залуугасаа л ажиллаж амьдралаа. Тэгэхээр миний одоо их нэртэйгээ гэрлээд энд үр хүүхдтэй болоод амьдрсан бүх цаг үе тооцох юм бол би Хамбогдын хүн гэж ер нь хэлнэ. Одоо манай яг гэрт очих юм бол одоо энэ ханан дээр бол ерөөсөө яг л Хамбогд хайрхны зураг байгаа. Одоо айлууд бол одоо ингээд яг Арангаа бол болгоул Сүхбаатар бол Алтаа гэдээ байж байгаа шүү дээ. Тэгэхэд бол манад Хамбогд хайрхны зураг байдаг. Бөхчүүдийн цол дууддаг шиг ярих юм бол манай аав Арангаа Сүхбаатарын айл. Оо за. Би өөрөө Улаанбаатар төрж өссөн нэ. Одоо ам бол хэдүүлээ. Одоо ам бол 4 хүүхэд. Ямар гоё. Эхнэр нь алдарт их. Манай эхнэр алдарт их бас дархан бэр. Дархан бэр. Тэгэхээр 3 хүүтэй, 4 хүүтэй. 3 хүүтэй. Тэгээд бас хичээж байгаа тэгэхээр охинтой болоод тэгэл харамсаад татсан байна тий. Ер нь эцэг гэхээс өөрөө хэдүүлээ. За би бас ам бол 6 айлын баг хүүхэд. Оо тэгээд би бас айлын ганц хүү. Тэр их санаа. Би 3 эгчтэй байхгүй. Тэгэхээр манай бас аав ээж бол бас хүүтэй болох гэж их л хичээсэн баг тий. Тийм. Бас сони ерөөштэй юм байна тий. Тий. Тэгэлгүй. Тийм байна. Гэр бүл бид хэд бол Улаанбаатарт амьдарч байна тий. Тэгвэл одоо бид хэд бол ерөөсөө компани хувьд том бодлого баримтлаад хэрэгжүүлээд эхэлсэн байж байна одоо. Өөрөөр хэлэх юм бол ажилчдынхаа талаас илүүгээр ер нь цомон дээрээ амьдардаг оршин суугч болгоё. Тэр нөхцөлийг бүрдүүлье гэл. Тэгээ өдрөө хоёлаа ингээл тойрол яваад байгаа миний хийж байгаа ажлын хамгийн гол бахархалч нь л ерөөсөө л би болоод миний найзууд энд ирж амьдрасаа л гэдэг төлөө явж байгаа. Тэгэхээр одоо энэ нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Залуучууд өөрсдөө сонголтоо хийх хэрэгтэй. Тэр сонголтоо хийхэд нь чи Улаанбаатарт амьдрах уу, эндээ байх уу гэдгийг зүгээр чөлөөтэй сонголт хийхдээ ерөөсөө 100% энэ сомдоо шүү гэдэг л үгийг хэлэх төлөө бид нар хичээж байгаа. Улаанбаатар хотоос нэлээд алдлагдсан газар. За цаг уурын хувьд ч гэсэн бас халуун хүйтэн тэгээд бас одоо элс
одоо юу гэдэг те ус гэл ингээл асуудлууд бол бас баггүй байдаг газруудын нэг. Гэтэл өнөөдөр би бол зүгээр манай багийнхаа яг үннийг л хэлж байгаа. Би одоо энэ ямар нэгэн элүүдтэй юм нэмж хачралсан гоо. Ирээд хараад шок. Яг үндэ пөх. За сум орн нутаг үнэхээр бас хөгжиж байгаа юм байна. Энэ хөгжил яг гэхдээ хаанаас ингээд эхлэлтэй, хаанаас угшилтай, хаанаас улбаатай, ямар газрууд, ямар байгууллагууд, ямар төр одоо хувийн хвшлүүд нь хоорондоо эвцэж нийлээд иргэдэн санаа сэтгэл нэг байгаад ингээд яваад болоод байна вэ гэдгийг өнөөдөр зөв яг бодитор нүдээр харж байгаа байхгүй. Тэгэхээр за мэдээж одоо таны ажиллаж байгаа оюутлахаа гэдэг компани бол энэ орон нутагт одоо уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ орон нутгаа дэмжих хэрэгтэй тий. Энэний талаар бодлого боловсруулах хэрэгтэй. Хүний хөгжлийнхөө талаар амьдрах орчин нөхцөлийн талаар хүүхдүүдийн боловсролын талаар эрүүл мэндийн талаар гэл маш олон хүрээлэл дунд одоо нөлөөлөл үзүүлж штэ. Нэг хэсэг нэг хот руу чиглэсэн хөдөлгөөн чинь одоо эргээд эсэргээрээ орон нутг руугаа чиглэсэн болж эргэж байгаа байхгүй тий. Тэгэхээр би энийг л одоо үзэгчдэд нэг хүргэх хийсэн. За орон нутагт ийм сайхан амьдрал байдгийн байх шүү. Одоо төрийн болон хувийн хвшлүүд нь хоорондоо ингэж нийлж одоо сайхан орон нутгаа хөгжүүлж байна. Энд чи одоо бас болж шүү гэдгийг л харуулахыг хэл зориод байгаа юм л та. Тэгэхээр яг хуу баримт ярих юм бол Монгол улс ч одоо Улаанбаатарт бол төвлөрөл их байна. Их байна. Хүн амын маань талаас илүү байж байна. Гэхдээ хүн амын тоон өсөж байгаа тодорхой хэдэн цэгүүд байна. Ерөөсөө гарын 5 орон дотор багтана. Тэрний нэг нь Өмнө Говь аймаг. Яг Өмнө Говь аймгийн хүн амын тоо бол ердөө жилээс жилдээ өсөж байгаа газар. За Өмнө Говь аймгийн 15 сум дотор хаана өсч нөхөр бас онцлогтой. Энэ Хамбогд, Цогццыг 3 тисгсэн тэгээд 70 задад гэсэн ийм 4 байршил дээр бол хүн амын тоо өсөж байгаа. Энэ ерөөсөө л хөгжил хаа байна. Хөдөлмөр эрхлэлт хаа байна. Ер нь ерөөсөө амьдрал хаа байна л гэж л. Тэр газар л واخгүй. Одоо яагаад монгол залуучууд Солонгос руу ингээл явах гал өргөдлөө бөглөөл шалгалтаа өгөөл ингээл явж байгаа. Энд чинь амьдрал хайж явж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ Монгол улс дээр хаана амьдрал байна вэ ингээл явахаар дархан Өмнө Говь ч юм уу ингээл хэдэн газар ингээл явахаар ерөөсөө Өмнө Говь дотор алив өгөхөр зөвлөлийн 3 4 байршлах гарч иж байгаа. Хамбогд нутаг энэ галав нутагт маань ингээд хүн ам одоо яг над шиг ингээд нүүж ирээд ингээд ажил амжиж байгаа залуучууд их л байна. Энэ юуны төлөө гэж. Сайхан амьдралын төлөө. Тэгээд бид нэр судалгаа хийж байгаа. Ажиллажийнхаа дунд. За та асуултад тэнд ярьж штэ тий. Та энэ Хамбогдод суурших уу? Суурших бодол байна уу? Танд энэ суурших бодол чинь юу нөлөөлөх үү? Яавал ер нь ирэх вэ гэж асуух гэдэг шүү дээ. Тэгээ судалгааны үр дүн гарч ирж байгаа. Тэн дээр нэгдүгürt бий болоод манай гэр бүлийн гишүүд буюу одоо эхнэр эсвэл нөхөрт доктортой ажлын байр байгаа юу гэж асууж байгаа. Тэр нь заавал ойдлогоо ч гэдэг юм уурхаа гэсэн үг биш. Энд цэцэрлэг сургууль имлэг аль нь ч байж болно. Ер нь л би ажилтаа байх уу гэж асууж байгаа. Хамгийн нэгдүгээр. За 2 3-т нь бол ер нь ялахад айгүй хэцүү. Ялахад гэдэг нь аль нь урдаа аль нь хойно оруулах уу гэдэг нь зэрэгцээд ороод ирдэг асуудал бол эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээ тэрний хүртээмж нь чанар чи ер нь хэр юм бэ гэдгийг сонирхож байгаа. Би гэр бүлийнхэндээ чанартай боловсролын үйлчилгээ авч чадах уу? Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авч чадах уу гэдгийг их сонирхож байгаа. За тэгээд дөрөвдүгээр талаар тэрхээр орон байрны хувьд ямар бололцоо байгаа юм бэ гэдгийг асууж байгаа. Тэгээ энэ дээр л тэгэл бид нар уурхай болоод энэ төр зэсэг орон нутгийн зэсэг зарга маань их ухаалаг сайн ажиллаж чадах юм бол манай уурхайн тал битгий хэл бүгдээрээ ч энд нүгэд ирэхийг бол үгүйсэх. Тэгээ ингээ найз нөхөдтэй болон чи яаж нээж нэгэд сумын найз нөхөдөөс асууна. Ингэсээр юм байтал үгүй ер нь би яагаад Улаанбаатарт төгжрэлт хүүхдээ бүтэн цаг унаанд сургууль руу зөөх хэвтэй. Яагаад тэр утаанд амьдрах хэвтэй ингээд бодож магадгүй байхгүй. Тэгэхээр тэрийг бол бид нар одоо шууд ингээд хэмжээд ийм үр дүн гарна гэх нь хэцүүч гэсэн алстай бол энэ ач холбогдол бол арга хэмжээ. Өнөөдөр бол би яг уурхайн гадна талд болж байгаа амьдрал ямар байгаа юм бэ? Энийгээ тулгуурлаад сум орон нутгад яаж хөгжиж байгаа юм бэ? Залуучуудаа хэрхэн дэмжиж байгаа юм бэ? Энэний төлөө оюутлах компани юу хийсэн юм бэ? Юу нүр дүнтэй болоод байгаа? Гэт ингээд бүх зүйлийг л нэг тодорхой хэмжээнд мэдээж нэвтрүүлэг маань цагтаа учраас бүгдийг хүргэх боломж байхгүй.
Тэгэхээр нэг юм тодорхой хэмжээнд мэдээлэл өгөөд энэ тухай л одоо хүргэе гэсэн бодолтой би бол бас хүрлээ гэж бодож байна. Уурхай би бол уурхайч мөн үү? Мөн. Уурхай компанид ажилладаг. Гэхдээ уурхайчин болоод энэ уурхайд ажилладаг хүн гэхээрээ бүгдээрээ ингээл хурц жото бариад ухаж яадаг ч юм уу эсвэл машин техник бариад ингээл Tesla зөөгөл явж байгаа ийм биш байхгүй. Энэ дотор одоо маш олон нарийн мэрэгжлийн олон хүмүүс байгаа. Тэгэхээр одоо миний хувьд бол орон нутгийн харилцаа гээд уурхайгаа орон нутгатайгаа холбож байдаг энэ ажлыг хийгээд ингээд сум дээр ажиллаад амьдарч байна тий. Тэгээд бас өнөөдөр бас холбогдоод ирээ гэхээр би их баярлалаа. Уурхайчин гэхээр зэрэг бүгдээрээ ухдаг хүмүүс нь бас биш шүү. Бид чинь уурхайгаа хариуцлагатай явуулахын тулд дотроо ийм олон хилцсэнийг зүйл байдаг шүү гэдгийг бас Яг үнэ. ойлгуулах үүднээсээ би бас их талархалтайгаар хүлээж аваад ингээ гэртээ хонуулах гэж байна. Тий. Хоёулаа хоолоо төрөнд тавьдсан бас нэлээд дөхөж байгаа байхгүй. За хоол болтлоос арай болоог байна. Хойд тэр болтлоос жоохон хууч хөөржлээ тий. Хоол арай болоог байгаа юм чи. Одоо том нь сургууль соёлыг төгссөн үү? Одоо 4 4 хүрсэн байт. Оо за. Одоо яг өөрөө чи мэрэгчлэр үү? Ер нь одоо нэг тийм нэг ээж аав мэрэгчлэр хүүхдэд өвлөдөг нэг юм чанар байдаг шүү. Тэр зарчмаар явж гин үү яаж чинь? Тий, яг сонирхолтой юм болоод байна. Тий, манай эхнэр битэр чинь их сургуулийн нэг ангийн хүүхдүүд. За. Эколог байгаль хамгааллын биологч. Монгол Улсын сургуулийг 2004 онд төгссөн. Тэгээд төгсгөд манай хүн жирэмсэн байсан. Тэгээ одоо тэр хүмүүс маань одоо яг тэр сургууль тэр ангид сурж байна. Одоо тэгээд би харин одоо үүссэн газараа буцаад очичлоо. Миний хүүгээл яриад байгаа юм тий. Яалчгүй л одоо нэх би эхнэр битэр нөлөөсөн юм байхгүй ч гэсэн тэгэл тэр мэрэгчлэр рүү очлоо. Тэгээ одоо ерөөл үү ямар уу би мэдэхгүй. Яаж яваад ер нь яг тэрмээгийн хувьд энэ мэрэгчлийг сонгох болов? Их сонирхолтой. Одоо тэгээд би тэр нэвтрүүлгийн цаг хөрөхнө гэлтэй юм шиг юм болно шүү дээ. Одоо 10 жил тухайн үед бид нарыг төгсөж байхад бол нөгөө конкурс гэж болдог байсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ одоо хамгал найз нөхөд одоо эцэг эхийн хүрээллийн хэмжээнд бол ерөөсөө нэг топ хэдэн л чиглэл байдаг байсан. Хууль, эдийн засаг, эмч, ангаах. Тий. Би тэрнээс бол гажаагүй. Яг үннийг хэлье. Чи үннийг л хэлье. Би бол ерөөсөө ангаахт орно гэдэг ерөөсөө 100% бэлтгэсэн байсан. За. Тухайн үед нөгөө нэг биологийн олимпиадад оролцоод. За. Яг хуу тэрийг ч бас зүгээр байж байгаад оролцоогүй. Ер нь оролцъё гэж оролцоод. Тэгээ төрүүлчихдэг юм аа. За. Тэгээ Монгол улсыг төлөөлөөд ингээ олон улсын биологийн олимпиадад Турк улсын Анталия хотод яг наадмын үеэр явж таарад. Тэгсэн тэр хооронд чинь энд чинь конкурс нь дуусчих тийм байгаа шүү дээ. Тэгээ Монголдо буцаад ирсэн чинь нөгөө нэг бэлдээд байсан ангаахтаа орох боломж байхгүй. Шалгалт дууссан, элсэлт дууссан. Тэгээ урилгаар их сургуульд орох боломж байна гэд тэр нь Монгол улсын их сургуулийн одоо энэ биологи, экологийн тэгэх юм. Тэгэл тийшээ орсон. Тэгээд ороод би одоо төгсөөд юу хийх вэ? Юуны төлөө амьдрах вэ? Гэдгийг ойлгоод гэхүү дээ. Мэргэжилтэд маш их дурлсан. Юун тэр эмч гэдэг мөрөөдлөө бол хайсан. За бүр 3 жил гэсэн шүү дээ. Тий. Эхлээд бол жоохон дургу орсон. Тий, одоо байгаа л юм тий. Юм даарч чадсан гэдэг юмтай. Ерөнхийдөө мэргэжилтэд дурлалаа, сургуулаа төгслөө. Монгол улсын одоо шинжлэх ухааны академид бас яг судлаачаар орж ажиллалаа. Тэгээ байж байгаад одоо тухайн үед оюутлогоо энэ уурхайчин Ivanhoe Mines гэдэг компани одоо хайгуулын үе шатанда хэрэгжүүлж исэн төсөл тий. Тэгээ энд одоо байгаль орчны мэргэжилтэд ажилд авнаа гэдэг ажлын байрны зарны дагуу анкета өгсөн. Тэгэл ажилд орсон. Тэгээд яг хуу ажилд орохдоо бол яг үннийг хэлэхэд бол тухайн үеийн цалингаал бодсон. Шинжлэх ухааны академид би хэдэн төгрөг авч гинүү? Энэ хайгуулын компанид би хэдэн төгрөг авч гинүү гэдэг. Тэгэж амьдрал шүү дээ. Энд ч одоо манай хүү төрдсөн тий. шүү дээ. Энд ч одоо дөнгөж 20 эдгээр настай тэгэл хүүхдийн памперс утасны төлбөр гэл юм болно шүү дээ. Тий шүү дээ. Жил болоход бол би ер нь дахиад 180 гараас иргэсэн. Үгүй Монгол улс ер нь дэлхийн нийт тий хэрвээ энэ компьютер, утас, машин гэдэг ийм зүйлийг хэрэглэх гэж л байгаа л уул уурхай явах юм байна. Тэгэхээр уул уурхай явж байхад харин
мань мэд чиг ийм байгаль орчин орон нутгаа бодсон хүмүүс тэн дотор нь орж ажиллаж байж хариуцлагатай явъя. Хамгийн хал багтай ажиллая. Хэрвээ хохирол учруулсан бол нөхөн сэргээлт хийя гэдэг ийм зүйлийг нь зөвлөж яадаг ийм хүмүүс тэнд байх ёстой байна. Тэр бол гаднаас нь те ингээл нөгөө Green Peace гэл ингээл хөдөлгөөн байдаг шүү дээ. Тэрэн шиг бол биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ одоо тэр эргэлтийн зэг чи одоо хэдэн он юм бэ? 2006-7 он гэхээр одоо тэгэл тий ажлын гараанд гараад удаагүй л байгаа шүү. Тэгээд одоо энэ олон жил энэ уурхаад би яагаад ажиллаад байна вэ чинь дан цалин биш байхгүй. Би энэ хийж байгаа юмдаа ингээд дуртайдаал явсан л байна. Хэдлээ сая орой нааша гэрт орох юм нөгөө нэг тэр галав талбай дээр тий хүүхдэд тоглоол ингээд сууж. Үнэхээр амгалантай. Тэгэл манай залуу гэргүүл шүү дээ одоо тий би 2006-7 оны үеийг ярьж байна. Тэгээд сум дээрээ амьдралаа. Нялх хүүхдтэй ирлээ. Тэгээд дараагийн хүүхдүүд маань сумд амьдарч явахад төрлөө, боожлоо, өслөө. Энд бүр төрж амарчсан. Тэгэл ер нь бол хамаг залуу үе манай хүүхдүүдийн нялх үе сум дээр амьдарсан үе шүү дээ. Сайх. Далан задгадад дэржлэг тэмцээнд орлоо гэдгсэн. Тэр ямар тэмцээн юугаар хичээлдэг байсан Оо. вэ? Манай тэр би ч 3 хүүтэй те. Нэг дархан мэр ихнэр 3 4-р курс. Тий, том 4-р курс. Тэрний дараагийнх бол 16 настай паспортаа авч байгаа залуу. За 11 10 дугаар анги 11 дугаар анги 11-р анги штэ одоо. Тий, одоо 11. Тий. Тэгээд тэрний дараагийн хүү чинь 11 настай хүү байгаа. Тэр 11 настай хүү тэгээд тэрний доотлын 9 настай охин хоёр чинь бүжгийн спортын тамирчид. Тэгээд тэргээр одоо 10 бүжгийн улсын аврах шалралт тэмцээн энэ 70 задгад хотод өнгөрсөн амралтын өдөр болгоод тэнд очив юм аа бид. Тэгсэн юу гэсэн гинэ? Тэгсэн харин манай хүү харин Улаанбаатарт ямар нэгэн асуудал гарах юм бол би 70 задгад амьдрах юм байна л гэж хэлээ. Шууд сонголтоо хийчих тий. Шууд үлсгийн сонголт. Тэр чинь машиндаа ярилцаал. Тэгэхээр та хэд яасан эсэг ярьсан чи нөө төвжрэл байхгүй ёстой гоё юм аа гэж ярилцчих. Тэгж байгаа шүү дээ. Тэгэл ерөөсөө нөгөө төсөөл нь хөдөө гэхээр л ямар уу гэж бодсон чинь энэ чинь ерөөсөө Улаанбаатартай адилхан орон сууцнд амьдардаг юм байна. Улаанбаатартай адилхан юм орчин нөхцөл байна. Бүгдийг нь үзээ харж байна. Тэгин одооны хүмүүс чи бидний үеийг бодох бол үзэж байгаа юм нээлттэй мэдээлэлээс авсарна гэж байхгүй шүү дээ чинь. Одоо таа ч бол их нэртэйгээ нэг мэрэгчлээ гэнстэй. Тийм. Тэр урлагийн авьяас хаанаас гараад ирвэ? За мэдхгүй одоо манай эхнэр бол ер нь багтаа бас одоо тэр Сүхбаатарын хүн л дээ. Аха. Тэгээ аймгийн театр дээр нь очиод бүжгийн дугууланд дамжаа байна уу гэж асууж ирсэн л гэж ярьдээ. Тэгээ тухайн үед нь тийм дугууланч байсангүй яасан чи ямар ч боломж гараагүй учраас би тэгээд бүжгэлж чадаагүй гэж хэлдээ. Тэгээд их сонирхолтой юм нь манай эхнэр бас нэг 3-4 жилийн өмнөөс би тэр гэр бүлдээ ярилцж байгаа чухал шийдвэр гаргаад ер нь хүүхдүүдийнхаа боловсрол эрүүл мэнд аюулгүй байдал тэр хүмүүжлийг нь бодё. Хоёулаа ингээд ажил гэж яваад явах уу гэд манай хүн хүүхдүүдэд харах шийдвэр гаргадаг байхгүй. За. Яг хамгийн дуртай дээр л хүүхдүүд өөрснөө буудаг юм бэл. Тэгэл очсон тэгээд одоо тэр одоо яг тийм генетик хэнийгээ дуурайсан гэхээс илүүтэйгээр өөрснөө сонголтоо хийсэн. Тийм. Тэгэхээр өөрсдийн сонголт байна гэдсэн цаанаасаа хөгжил байна л гэсэн. Хөгжүүлэх дуртай авьяастай. За тэгээ ярилцсан суух сайхан байна. За ирчүүдийн өрн хоол бэлэн болсон байна. За. Борцтой хуультай шалъя. Бас өндөг казар баяжуулсан. Өндөг казар баяжуулсан. Яг энэ нөгөө савлгаан доторх борц нь арай багадаад байдаг байхгүй. Амт бол алаа хийсэн шүү дээ. Бас нэг жоохон ногоо могол юм их гэж гоё ирэх байх та. Алдагтай хоёрхан авч баг хий. Тэртээ ер нь галтайгаа хэр барих уу? Барихгүй шүү дээ. Барихгүй юу? Тий, манай эхнэр бол ерөөсөө бөмбөрүүлээ шүү дээ. Тэгээд манай том хүү ч гэсэн одоо ингээл хоол унд хийгээл ингээл явчихна тий. Яг миний хувьд бол тийм байх уу. Нөгөө нэг багаасаа бас баг эгч нартай өссөн
Хөөч нь бол нэрэж 3 ихтэй ойртохгүй тий. айлын баг тэгээд ганц хүү гэдэг байгаа шүү дээ. Тий. Галтгоо муур бол өстой ойртохгүй. Ойртохгүй тий. Тэгээ Одоо одоо энд л ойртож энд бол тэгэл амьдралын эрхэнд. За сайхан боллоо. За сайхан боллоо. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Өнөөдөр чи одоо Өмнө Говь аймгийн Хамбогд суманд ирлээ гэсэн чи одоо баг нэг томоохон аймгийн төвч юм шиг эсвэл нэг дагвар хот ч юм шиг бүр нэг юм сайхан газар ирж хонлоо. Тэгээд суманд хийгдсэн ажлуудыг харлаа. Энд амьдарч байгаа залуучуудтай бас уулзлаа. Хүнтэйгээд өөрийнхөө нэг зурсан зургаараа гэдэг шиг одоо эзэмш хийгсэн бодож исэн мэрэгжлээсээ ондоо мэрэгжил сонгосон ч гэсэн тэрнийхээ нэг сайхныг нь олж мэдээд тэрэндээ дурлаад тэрнийхээ төлөө зүтгээд орон зайг нь олж мэдрээд эннийхээ хүчинд өнөөдөр ингээд одоо орон нутгаа хариуцсан мэрэгжилт ингээд одоо нэг газарт хамгийн гол нь одоо залуучуудын нэг одоо юм энэ нэг газараа доктор суршилтай ажиллана гэдэг энэ чадвар чанар бас аюул чухал. Горж тэрмийн залуугийн хувьд бол яг л одоо анх орон нутагт очиод ажиллая. Энд чинь ингээд над шиг юм одоо байгаль экологийн мэрэгжилтэй хүн одоо энэ хариуцлагатай уулуурхаа дээр бол байх ёстой байна гэдэг энийг олж харж мэдрээд энийхээ дагуу тэгэл тууштай байсны үр дүнд л ер нь ямар нэг юм чинь эргээд хариугаа заавал барьдаг. Тийм учраас тэрний л нэг хэлбэр илэрлэн энэ залуугийн ажил хөдөлмөр амжилт гэр бүлгээл одоо бүх зүйл дээр нь л нөлөөлөл үзүүлж байгаа л да. Цувралаар одоо говьс хөргөж байгаа нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа шүү. За окей. Өгсөн чинь шоктойгоо явж байгаа. Энийгээ тавиа сайхан унтчихна. Би манай буудан дээр сайхан дэлгээ унтчих. Би яс энийг өхөө мартсан юм шүү. Манай нөгөө К50 ойнс. Хөл дулаан бол би ирүүлэгч. Баярлалаа. За өглөө уулзъя тэгвэл. За өглөө их ажилтай. Сайхан амраа. Өглөө шүү. За сайхан амраа. Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Өглөөний мэд. Өглөөний мэд. Сайхан амраа. Сайхан амрлаа. Хараач халаа юм байна. Нутгийн өөрөө тийм юм да тий. Өчтөр нөгөө нэг дэлгүүрээс бас өндөг мөндөг өглөөний цайны юм жоох олцсон. Тийм учраас бас нэг найзууд гэдэг энэ кофе шоп эрт тонгооч тий. Энд бас өглөөний цай уучигээ төрөд ирлээ. Суман дээрээ соёлын шок. Тэр цайгүй эрт ажлын эрт эхэлдэг болооч тэр юмнууд нь жоох эрт тонгоодог болтой байна. Кофе шоп нэгээд өглөөний цай гаргаад хүмүүс ингээл одоо зэрэгцэл манай ширээнд залуучууд ийшээ ингээл суудсан өглөөнийхөө цайг уугаад тэгээ байж идэм байна. 5 хоног ажиллаж аваад очинд гүнж мөнж бол зурд зур савцсан байж байгаа те. Тэр ярьч те. Тий. Ер нь тэгэл манай эхнэр бас заримдаа гомдлоод байдаг шүү дээ тий. Ингээд бид хоёр дэлгүүр орчил гэрлэг орохоор ирлээ гэд бол 2 хүн гэрлэг ороод байгаа байхгүй. Бууж ирээд хамт гарч ирээд хүмүүс цуглуулаад цугаарахад ч ирлээ гэд хажууд нь ээж байгаад байгаа шүү дээ. Тэгдэнд Тийм юм болно бас. тэр болохоор те. Өглөөний мэнд. Оо за. Оо за ч одоо идэж марах юм уу л өглөөний цай шүү дээ те. Чига. Тэ. Гэр бүлэрээ ер нь амралтаа яаж өнгөрөөд юм бэ? За ер нь боломж байвал туслан очдог. За Тий. Хотоос бас нэг 20 км-ийн хойд нөгөө Шарган мартын цаашаа. Тий. Тэнд бас нэг агаарт нэг 2 ч гэсэн хонох юм бол энэ чинь эрүүл мэндэд хэрэгтэй. Аха. Тий. 10 жил хаанд байсан. За ээжийнх Бас дамжсан олон нүүсээ манайх чинь. За. Би чинь 1-р ангид дарханд орсон. Тэгээд 6-р ангид дуустлаа Төв аймгийн төв 100 мод. За тэгээд дараа нь 17-р сургууль хайлаас тийм. Тэгээд тэнцэнээсээ Монгол Туркийн сургууль гэдэг одоо Улаанбаатар Эмпати гэдэг нэртэй болсон. Тэнд яг ахлах сургуулаа төгссөн. 8-9 10. Сурлага ер нь давгүй байсан юм шиг байна тий.
Гайгүй боломжтой байсан шүү. За тэгэл ямар ч байсан би зорьсон хэрэгээ сайхан бүтээлээ. Улаанбаатар хотоос бараг 800 орчим километр явж зорж ирснийх те. Тэгээд энэ сайхан сумын бүтээн байгуулалтад танилцлаа. Танаа гэр зочлоо, сайхан хуучд бэлгэлээ. Бидний бас урилгыг хүлээж аваад сумаараа зочлуулах, гэрээрээ зочлуулах боломжоор хангасан явдал. Одоо маш их баярлалаа. Тэгээд таны Ирсэн тань маш их баярлалаа. Ажил үйлс бүхэл зорьсон сансан бүхэнд өндөр амжилтыг хүсье. Тэгээд бас эргээд уулзах хэрэг дэвшүүлье. Гэрийнхандаа минь дамжуулаарай. Баярлалаа. Дараа дахин ирээрэй. За маш их баярлалаа. За сайн сууж байгаа. Хөтлөе. За баярлалаа. За баярлалаа.